За төлөө. За ихлээр. За сайн байцгаана. Ингээд өдрийн төргийн хатнаа байна. За өнөөдрийн анхны 40-р дугаараа эхлэхэд бэлэн болоод байна. Тэгээд өнөөдрийн дугаарт лавга найз минь хүрэлцэн ирсэн байна. За санасаа ажил төрөл тавлаг. Шууд ингээд яриад. Ингээд яриад хэвчсэн. Чөлөөтэй ер нь бол чөлөөтэй ярилцлага. Учраас тэгэл чөлөөтэй байгаа л сайхан яриалаа. За ажил төрөл тавлаг. Нам тавлаг. За. Тэрсээ баярлалаа. Цаг зав. Авсан баярлалаа. Тэгээд өнөөдөр ойлоо юу ярих вэ гэхээр манай лавга Австрали улсын техникийн сургуульд магистрийн зэрэг цэглэн инженерийг хамгаалсан тийм. Одоо энерги техник автоматизм гэж одоо эрчим хүч бодож байна. Одоо хаана ажиллаж байна? Одоо ABB Австрали энерги цэглэн инженер. Би хальт чамаар өөр чи ярив хийгээд ABB гэдэг тийм. За Герман руу лаа байна. Хальт үзсэн тэгсэн чинь бас л том корпорац байл шүү дээ. Жуурга 100 гаруй дэлхийн улсад салбартай. Тийм хэд нэг 130 мянган ажиллагчтай. Үндэстэн дамсан компани корпорац тийм компани солиотой. Тэгээд нэлээд бас яг хавар ямар салбартай ямар одоо чиглэлээр хөлөслөх болж байна. За чиглэл нь их олон төрөлтэй. Ер нь бүтээгдэхүүн үйлдвэрлээд үнэгээ зарах бол чиний одоо яг ажиллаж байгаа бизнес зөвлөж байгаа төсөлтэй миний одоо нэг бүтээгдэхүүн гэх юм одоо давтамжийн хувь гэж юм да. Моторын үйлдвэрлэл. Мотор гэмээр Монголд ер нь дэлхийн яг 100 гаруй 130 улсад салбар нэгжтэй гэхээр манад очиод бас хөрөнгө оруулах юм ингээд юм болж болцоо байт юм. Манад нэг салбар байх нь байгаа. Тэгэхдээ зөвхөн боловсролын чиглэлтэй байгаа юм шиг байна. Засвар үйлчлэл болоод одоо инженерийн чиглэлийн инженерийн ажлууд бас давхар байна. Яг тэр нь бол манад байдаг юм шиг байна. Ерөөдөө юм бодлоо. Тэгэл гэрээ ахын цахилгаан хэрэгслээс юу унтраалаг залуураас хавтаад орчимчны удирдлагын олон төрлийн бүтээгдэхүүн одоо автоматжуулалтын юм маш олон төрлийн бүтээгдэхүүн яг манай яг аль чиглэл нь яг хөө. Дэх нь үед бол нам Монгол ахад Монгол улс ахын ирсэн Өөрөлд нэг яриа хэлсэн дээр өнөөдөр нэг жоохон логикт яриад явъя гэж бодож байна. Яг тэгэхээр Монголд одоо ингэ эрчим хүчний зайлшгүй шаардлагатай 23 4-р цэглэн станцууд хэлбэдэг тийм 60 70 80 онуудад ашиглалтанд ороод тэгээ явж байгаа. Тэгээд миний ойлгосноор заавал 2010 оноос ингээл эрчим хүчний догтлолтой ч гэх юм асуудлууд гараад явж байгаа. Тэгээд сүүлийн 23 жилийн хязгаарлалтай ч юм уу тэр чинь юм асуудлууд үүсч байгаа. Монгол хаана хаана хэлж байна? Монгол сургуулиуд өгсөд 4-р цэглэн станцд мотор цэглэн цагт явжсэн. Гэтэ яг зүгээр нөгөө эхлээд хүмүүс чинь бухимдаад байгаа нь гівгэн таслаад байсан юм шүү. Өөрөөр жоохон Австрид байж байгаа хүмүүс нэг төгнийг хязгаарлалтын хүмүүнд орохгүй л байх шиг байна. Гэтэ гівгэнт ингээд яг ажил төрлөө хийж идэг ч юм уу мэдээж хэрэг шаардлагатай юм байгаа шүү дээ. Төгнөөс хамааралтай тий. Эсвэл таслаад 100 эргүүлчих гэсэн. Таслаад байна. Сүүлдээ бол ойлгоод байх шиг л шүү дээ. За хязгаарлалтанд орж ийн. За хязгаарлалт бол угсаа за окей ойлгож байна гэл. Тэгээ яг нөгөө талд нь одоо тэр тасалж байгаа хүмүүс нь төлөлж байгаа за эдгэрт хэлэхгүй байж байгаа нэг тасалж ийдаа гэсэн. Юугаар бол зорилгоор таслахгүй байх. Одоо таслах шаардлагатай учраас таслаад тэгэл тэр нь гинтл болчихж байгаа байхгүй. Ер нь бол асуудал нь гинт гараад тэг гинтийн үед л одоо газар хөдлөлт тэг өөрчлөлт шилж чад болдгоо гэдэг шиг тог таслалтыг бол яаж хэрхэн яаж яахыг
гол асуудал нь бол угаасаа манайхан бүгд мэдж байгаа. Эрчим хүчний дутагдaltaй байгаа. Тэгээд дутагдлаа яаж нөхөх юм бэ? Дутагдaltaа гэж одоо жилийн болгоо ингээд одоо иргэжүүл ахаал гингүй таслаад ингэдэж штэ гэж. За одоо манай улс чи ер нь бол эрчим хүчний дутагдaltaгүй байсан үе бол байхгүй штэ. Байна. Ер нь бол банкын дутагдaltaй байсан. Анх станц баригдах шалтгаанууд ер нь эрчим хүчний дутагдaltaй учраас баригдчихсан. Хэрэгцээгээд байгаа л гэж байна. Тийм. Тэгээ одоо тэгэл эрчим хүч хэрэглээ сурч чинь дүнгүүтээ тэрэн дээрээ тулгуурсан одоогийн нөхцөл байдал ер нь эрчим хүчгүйгээр амьдралын хэмнэл аягүй хэцүү болоо явчихж байгаа болохоор хэрэгцээ угаасаа үсэл юм л та. Тэгэхээр энийг бол төрүүлээд за хэрэгцээ байгаад эргэлтэнд байгаад байдаг. Тэгээд эрчим хүчээ ахаад барьчвал яа гэм бол миний хувьд бол сайхан бариул барьчмаар л юм шиг бид яг зүгээр ихний ээлжинд нөгөө нүүрсний цэцлэгаан станцаа бариад байгаа нөөц бололцоогоо ашиглаад нэг импортын дарамтгүй, валютын дарамтгүй ихний 10 жилдээ ахаад нэг тулгын цэцлэгаан станц барьчвал яа гэдэг дөрөвдүгээр цэцлэгаан станц шиг одоо хамгийн том шүү дээ 700 мегаватт. Манад ерөнхийдөө л за том хэмжээний эрчим хүчний их усур барьна гэх юм бол нүүрснээс өөр ер нь сонголт байхгүй шүү хаа да. Яг зүгээр явгоонд 15-20 жил гэдгээрээ зүгээр нөгөө сэргийг тэрч хүчээ. Тий, дараагийн нөхцөлөд тий, дараагийн яг өөр нэг боломж тойлбол цөмийн гэж яригдах байхаа. Цөмийн гэдэг юм чинь тэгээд манай улс ч өөрт дотроо нүүрсээ барьж чадахгүй хүмүүс цөмийнхийг барихаар нөө хоёр хөрш маань геополитикэл явж болов гэж тааж байна. Сүүлийн үед одоо нэг юунд яагаад одоо юм хөгжихийн хэрээр энэ мини цөмийн станцууд энэ жижиг бага оврын юмнууд их гарч ирэх болсон. Их усрууд нэлээх гарч ирдэг болсон юм шиг байл. Юуны за окей за нүүрснийхээ өөрсдийнхөө дотоодын нөөц бололцоог ашиглаад 5-7 шив аваа гэл ингээл нүүрсээ ашиглаа сайхан цэцлэгаан эрчим хүч барья за окей болж чинь за зүгэл нэмээд сэргийгдэх эрчим хүчээ нэмвэл бас зүгээр л болов гэж хараад байгаа шүү дээ. Тий хамчих маягаар боломж бол сайхан байгаад байгаа шүү дээ. Тий хамчих маягаар бол хэрэг ер нь сэргээх эрчим хүчийг бол за би бол хувьд ойлгохдоо дэмнэх эрчим хүч юм байна л гэж ойлгодог шүү дээ. Ерхий за мэдээж усан цэцлэгаан станц бол арай өөр хэрэг. Усан цэцлэгаан станц стратегийн хувьд бол манад бол ус ахаар шиг хэрэгтэй. Тэгээ манайх ч за дөрвөн тааширгээд усан цэцлэгаан станцтай. Тэгээ одоо энэ урхан сэлэнг дээр усан цэцлэгаан станц барих гэхээр Оросууд барилдгүй. Тэгэл нөгөө байгаль нуурлууч нь бараг л экосистемийг алдагдуулах чинь өдр гэл юм яригадаад үтгээ. Тэгээ бид нөгөө эрчим хүчнийхээ хараад байдалтай л тий одоо өргөл ачааллынхаа үед эрчим хүч авах шаардлагатай болчих. Манайхны миний нэг санаа байдیں۔ Тийм одоо манайхны нэг яригадаад байдаг тэр төслүүд усан цэцлэгаан станцын төслүүд ер нь бол мега төслүүд байхгүй. Мега төслүүд тий. Асар том хэмжээтэй, асар их мөнгө цаг хугацаа орсон. Тэгээд сэлэнг дээр ч гэдэм үү айл нэг юм дээр нь тавих гэхээр тэгэл Орос дург үздэг ч гэдэм үү манайхан өөрсдөө болдгоо ч гэдэм үү. Өөрсдөө бол цаана барьцсан л байдаг. За байгаа л бах тийм. Хөл өөр авир геополитик ярих гэдэг. Тэрнээс гадна энэ жижиг төрлийн усан цэцлэгаан станцыг олноор нь барих юм бол манад их боломжтой юм байна гэж хараад байна. Одоо нэг дээр жишээлбэл барьж болох юм. Болно шүү дээ. Туул дээр барьж яг өвлийн цагтаа хэцүү л байна л та. Улирлын чанартай. Улирлын чанартай. Тэгтэл эрчим хүчний үүсвэр бол эрчим хүчний үүсвэр. Зуны цагтаа өөр эрчим хүч. Тархамл гэж одоо айл өргөдөө хийгдэл ах шиг шүү дээ. Тий, тархачаа яваал. Ер нь бол тархамл их үүсвэрийг бол ер нь зөв бас нэг сонголт гэж үзэж байна. Тархамл ялгаагүй л дээ. Одоо хаа нэгэн газар айл өрх нэг жижиг эрчим хүчний үүсвэртэй байх нь эсвэл ямар нэгэн төр эсвэл хувийн компани том хэмжээнд барих нь
нийлээд бүгдээр л нэг системд холбогдож байгаа учраас үс үргээл явчихж байгаа. Дархмал гэдгийн гол онцлог нь болохоор бол одоогийн нөхцөл байдалд эрчим хүчний одоо хэдийн станцуудаас хэрэглэгч рүүгээ дамжиж байгаа энэ дамжуулалтын чиглэлийг эсрэг чиглэл рүү нь болгож байгаагаар л маш том давуу талыг авчирч байгаа. Яг нь дамжуулалтын зарлыг хэмнээд эрчим хүчний хүчин чадлыг нэмэгдүүлж байна л гэж ойлгох хэрэгтэй л дээ. Яг дэмжин гэж ойлгох хэрэгтэй. За 2 3 дулааны цэцлэгээ станцууд за 60 80 оноос ингээ баригдсан сая. Тэгээд эн чинь одоо 40-60 жилийн насжилттай гэдээ ярьж байгаа. Тэгсэн чинь тэр хоорондоо ахаад угаасаа л шаардлага одоо хэрэгцээ нь гарна. Тэгээд манайх одоо эрчим хүч дахиад нэг дулааны цэцлэгээ станц барьж боломж. Гэхдээ манайх ч байсан байгаад идэг. Нүүрс яг нэг л өөр ихэлтэй. Манайд ч одоо сайн нэг хятадууд ч үлээ хаанах ч үлээ нэг станц барий гээд тэр нь нэг юу н турбин ч юм уу 250 мегаваттын чадалтай ийм станц байж гээд манай ч бүх хэрэглээд байсан. Сайхан нэг нэвтрүүлгүүдээр гарч ирсэн. Хитрхи том байна. Монгол улсын стандарт биш байна гэдэг инээдтийн яригдээд байсан л та. Тэр багнуурт баригдсан. Тий, багнуурч юу юм тэр баригдчих байсан уу? Миний зүгээр хадгалах нэг эрчим хүчний хадгалдаг тийм 200 мегаваттын тийм зүгээр эрчим хүчний агуулгах юм юу гэх юм. Нөөцлөх гэх юм уу? Нөөцлөөрөө тийм юм байгаа юм уу? Тэр багнуурт барьсан чинь тийм биш юм. Барьсан юм уу? Гэж ойлгосон шүү дээ. Барьсан л гэж ойлгосон. Би мэдгүй нөө. Би тэр нэг нүүрсний станц л гэж ойлгоод байна. Хятадууд хөрөнгө оруулалтаар л нэг хоёулагийн бичлэгийг өстэй энэ хоёр чинь харин өстэй эрчим хүч сайхан авч ин та гэх үү. Одоо тэгээ зүгээр хөөгний үзэл бодлоо илэрхийлж байгаа юм чинь тий. Тий тэгэл өөрөөсөө харж байгаа онц үгдлээр л ярьж байгаа. Дөө. За хоёулаа сэргийгдэх эрчим хүч рүү орё. За нүүрс окей ингээд мэдээж хэрэг нөгөө нүүрсний цэцлэгээ станц барихаар ногоон санхүүжилт гэдэг ч юм уу ингээд асуудлууд гарч ирэх байх. Зүгээр эрчим хүч рүүгээ ирээдүйд говийн бүс ч юм уу одоо зөв бүс ч юм уу эсэлхний тогтмол одоо эрчтэй тэгээ дээрэс нь нарны эрчим олон хоног үздэг ч хийдэг ч юм уу. Энэгээр эрчим хүчний сайхан том говьтой нэг дата бааз байгуулалт. Юунаас Google-с юм уу OpenAI ч юм уу ингээл дэмжлэг аваад тэдний дата баазыг говьд сайхан аслагдсан бүсэд. Тэгээ цагуурын хөвч гэсэн нөгөө хөргөлтийнх нь юу цагуурынхаа тэрчл одоо тэгээд ерөнхийдөө нэг тансаглал зэргийн одоогийн нөхцөл байдлаар харьцуулахад бол хэтэрхий. Яг 20 жил 30 жил гэж яриад байна. Тийм. Мэдгүй 20 30 жилийн дараа технологи яаж өөрчлөгдөх юм байгаа. Магадгүй маш амархан болчих магадгүй. Технологич өөрөө сайхан боломж авчираад. Ерөнхийдөө бол юу? Магадгүй экспортлоо шүү дээ бид нэр. Эрчим хүчээ. Ерөнхийдөө бол эсрэг эрчим хүчний нөөц бол Монгол улсад байгаа гэх юм бол асар ихээр байгаа. Тэрийг одоо хэрхэн яаж хэрэглэх үү гэдэг юм бол Монгол бол сүйдэх талд суугаад байгаа юм шиг би. Жохоо хоош явахаар ингээ өрт ч юм уу. Гэхдээ чинь өмсөн цамснаас асуулж байгаа шүү. Тийм. Юу ярьж байлаа? Тий. Нөөц бол сэргээдэх эрчим хүчний нөөц бол Монгол маш их байгаа шүү дээ. Гол асуудал нь болохоор за тэрийг хэрэглэлээ гэж бодъё. Тэнгүүд хамгийн зохистой хэрэглээ гэх юм уу да одоо юу гэх юм. Жишээ нь нарны цэглэн станцыг батарейгүйгээр ашиглахыг хориглох ч гэдэг юм уу. Заавал ч тийм байх хэвээр. Тэгж хэрэглэхгүй л одоо манай чинь зөвхөн баах нарны панелууд барьж яал тэр нартай үед сүлжээр нөлөөлөл наргүй үед юу ч нөлөөлөхгүй. Батарейч болохоор яг хуу нартай үед нь нөлөөлөд нэг систем хэрэгтэй үед аваад хэрэггүй үед тэнд нь байлгаад одоо хадгалах маягаар ашиглах боломжтой байдаг хөөхгүй. Нарыг ер нь тэгж хадгалах маяг хадгалан дараад нь хэрэглэнэ гэж нар салхи хоёр үл гэж л ойлгох хэрэгтэй юм шиг. Салхин цахилгаан станцууд нь ер нь бол чадлын хувьд бол нэлээд өндөр чадал сайтай. Бараг нэг
юу нэг одоо групп юу бол хэдэн мегаваттаар тооцдохоор маш өндөр чадалтай тийм генераторууд байгаа. Тэрийг бол бас л тэгтээ тохируулахад нэлээ хүндрэлтэй хамгийн гол нь тохируулах гэдэг асуудал байгаад байгаа байхгүй Монголд. Юуны за нар салхи нөөц бол байгаад байна. Хийвэд юмнууд байгалыг. Монголд уу? Тий. Байгаа. Бас л нэг эрчим хүчний их үүсвэ. Ер нь бол байгалийн хийгээр бол одоо газ гэж яриад байгаа шүү дээ. Тий, газ энэ чинь Австрич жишээ. Тий. Хийгээр бол бас цэглэс станц яг тохируулгын хувьд бол маш хурдтай. Нүүрсний цэглэс станцын ер нь за яг давуу болоод дутагдaltaй шин чанарыг одоо толгойд орж байгаагаар тайлбарлахад бол хямдхан. Ер нь бол хямдхан. Европт бол үнэтэй нүүрсний цэглэс станцын Герман энэ чинь барыг нурааж мураад. тий үнэтэй. Ягаад тэгэхээр эдгээр нэг хүлэмжийн хийн татвар авдаг учраас үнэтэй болчдөг. Монголд бол татвар байхгүй учраас хямдхан. Net zero гэдэг. Тий. Хямдхан. Тэгэнгүүтээ сул тал нь болохоор одоо маневрын хурд юу тохируулгын хурд нь жоохон удаан. Тийм учраас тохируулах хийхэд хүндрэлтэй байдаг. Тэрийг юугаар нөхдөг вэ гэхээр ямар нэгэн спайхер байд юм уу? Нөөцлөл эрчимчний нөөцлөр байд юм уу? Эсвэл юугаар усан цэглэс станцаар л бас нөөцлөрийн нэг хэлбэр шүү дээ. Усан цэглэс станц усаа нөөцлөж байгаа бол хэрэгтэй үедээ эрчимчний гаргаж авч яана л гэсэн. Юуны батарей хураагуур гэдэг нүүрс гэснээс за хятад энтгэг өөрсдөө нүүрсний ясар их нөөцтэй. Тэгээд тэр эдгээр чи одоо бас нүүрсний цэглэс станц ашигласаар л шүү дээ. Манайхаас нүүрс авсаар л. Гүн хятад чинь карбон капчер гэдэг би өнөг гоё юу бас яг технологи хөгжүүл юм хөгжүүл нүүрсний цэглэс станцаас гарч байгаа нүүрс төрөгчийн давхарслыг хөрсний гүнд юм шингээд тийм гоё технологи гарцаа. Тиймэрхүү технологи мэдээж хэрэг анхны юу өнтер бол үнэлэх одоо тэд бүтцийн асуудал ч гэдэг ч юм уу те. Тэг ер нь бол ирээдүйд бол хөгжих байх. тий карбон калчер мажин бол карбон капчер гэдэг. калчер юм уу капчер. Баярлалаа. Өстөө тэр талаар хадгалах гэх юм уу? Одоо юу лээ? Юу хөрсний хүнд өөртөө хийгээд бариад залгах. Станцаас гарч байгаа нүүрс төрөгчөөс одоо дутуу шаталтаас ч юм уу. Тэр нүүрс CO2-ыг хөрсний гүн рүү шууд авч хадгалах, агаарт гарах гэсэн. Нэгсэндээ хүлэмжийн хий болгож агаарт гарахгүй л гэсэн. Тэр янз бүрийн технологиуд гарч л юм л та. Гүр одоо энэ сэргийг төрчмөчн дээр ч гэсэн ингээл технологи хөгжөөлөдөг. Технологич өөрөө бас хөгжиж байгаа юм хэрэг бас боломжоо нэгээд идэг. Тий, одоо ирээдүйд бол хүмүүс яриад нүүрс үнгүү болно, үнгүүд нь ч гэдэг юм уу тийм. Би бол тэрэнд бол итгэдэг. Ерөнхийдөө бол нэг байгалийн нөөц баялаг бол яг хэрэгцээ нь багасах, эсвэл дахиад нэг нээлт газар хэрэгцээ нэгсэх иймэрхүү юунууд бол явах л байна. Нөөц боломжууд нь бол одоо хэдэн жилийн өмнө 20 30 жилийн өмнө нарны тусал ямар ч баг хэрэгцээгүй шүү. Эрчим хүчний өс хүртэл ямар ч хэрэгцээгүй байсан бол одоо бол хүн болгон шууд тэр хэрэглэг болчихлоо. Юу гэснээс нарны тусгалыг шууд бүр агаар мандалд барай заяа. Тэрийг шууд бүр ерөөсө өдөр шүн хамаарлаггүй эрчим хүчний их үүсвэр олох нь гэдэг нэг юм гарцаа явчихсан. Зүгээр хайл сонирхож тэр бол одгонд уулын зүгээр бас нэг юм таамаг марктай. Тий. Мэдхгүй байна. Тэр нарны энергийг цуглууллаа шүү. Савэр. Тэ мэдгүй одоо олон юмнууд тий орлогууд бол зөндөл хаасаагүй юмнууд болж байгаа. Тэгэхээр нийт хүртээмжтэй болсон юмнууд дээр л анхаарал хандуулж одоо тэр нь арай найдвартай туршигдсан ч гэдэг юм те. Тэр чигээр анхаарал хандуулж явахгүй бол одоо юу ч янз янз юмнууд зөндөл байгаа бох төө сайн мэдгүй. Одоо ер нь бол намайг чинь тест байхад бол өхрийн гидсний хийгээр эрчим хүч гаргаж авна гэж манай багш ярьдаг л байсан. Тэр нь ч баг амжилттай шуулжлаасан баг. Тэр боломж нөөцүүд бол ямар л идэх одоо энэ нэг түнэлээд шүү дээ Австрали. Хаана лээ? Ингээл түнэлээд шүү дээ Австралид Европт ингээл хөлцсөн. Тэрний чимэнээс нь эрчим хүч гаргана гэж манай нэгнээс ирчихсэн. Тий, тэр боломж шүү дээ ер нь бол. Тий. Одоо бүхэл талаас нь л харж шүү дээ тий.
Тэ хаасаа ер нь л нөө яг юу л да. Энд дэр нөө жижиг хэмжээний эрчим хүч гарах хувилбарууд бол ер нь л асар олон байгаа хөө. Гараар ингээд манилда төрөл уцаас сэнгэлждэг тийм төхөөрөмжүүд бол байж л үү. Одоо дугууны динамо гэсэн үг шүү дээ. Гол нь өндөр маш их хэмжээний чадлыг яаж үйлдвэрлэх вэ гэдэг дээр л асуудал үүсэж байгаа. Чадал дээр л яг хүн өөрийн хэрэгцээндээ даасан эрчим хүчийг үйлдвэрлэх боломжууд нь байгаа. Гэхдээ нийтийн хэрэгцээ бөгөөд нийт системд яаж чадлаар нийлүүлэх вэ гэдэг чинь шал өөр тоглоом болоо явчихлаа л да. Тэгэхээр тэр ногоо ус төрөгч гэдэг бас хэрэгтэй байна. Циклаа ус төрөгчээр явдаг машин энэ төр гэл. За ус төрөгчээр явдаг машин зөндөө. Тэгээд юуныг яг тэр чинь гаргахын тулд мэдээж хэрэг эрчим хүчний их үүсгэр хэрэгтэй. Тэгээд усыг ер нь электролиз гэх юм уу хаашаа одоо усыг хүчил төрөгчийн салгаад тэг бараг савлж монголцоо хараад энэ төр гэдэг. Хэрвээ нүүрсний цахилгаан станцаас авчих юм бол тэр нь ногоон биш болчихно гэдэг байгаа юм. Нар салхинаас эрчим хүчээ гаргаад тэгээд усны явгаар ингэж эрчим хүч үүсгэх гэдэг яг хэрэгжил явж л байгаа юм байна. Зүгээр яг миний хувьд зүгээр Монголдоо ямар нэгэн байдлаар эрчим хүчний их үүсвэрийг бий болгоод одоо AI гэж ярьдаг бүгд л эрчим хүчээр явж байгаа шүү дээ. Тийм гоё дата баасыг л Монголд хийчмээр санагдаад энэ сайхан удам газар нутагт хадны хөрөнгө оруулалт дата бааз бол ерөнхийдөө эцсийн хүчээр хангадаг. Тийм одоо ерөнхийдөө нэг эцсийн хэрэглэгчл гэж ойлгох хэрэгтэй л дээ. Тэгээ дата бааз чинь өөр хин эрчим хүчийн хэрэглээ нь маш өндөр байдаг. Баахан хөргөн бас дээрэс нь тасалгүй байх ёстой. Тэгээд банкын найдвартай ажиллагаатай байх хэрэгтэй гэдэг. Монгол харин газар зүйн байрлал ч гэсэн бас нэг гоё боломж юм биш. Сайхан цаг уурын хувьд ч гэсэн хөргөлт дээр ч гэсэн яг хөө мэдээж усаар л хөргөх байх л та. Яаж хөргөд? Тэгэл хөргөрүүд агаараар хөргөж байгаа хаа. Усаар хөргөдөг дата баз байж магадгүй мó байдаг юм байна. Цагаагаар хувьд ч бас тийм юу биш шүү дээ. Манай хоо бас тийм айхтар өвлөлтөө бол. Тэгэхээр мэдгүй одоо яг би тэр дата базын талаар бол нэг амар зэрэг халах. Гол нь бол маш өндөр эрчим хүчний хэрэглээ мөн үү мөн үү? Тий, мөн үү мөн. Тэгээд монголч бас нөөц болцоо бүхэл юм байна даа л гэж би хараад байгаа шүү. Би ч яг зүгээр мэрэгжлийн ер нь байгууллагын орчин тал руу эрчим хүчний юг энэ чинь нөгөө ногоо эрчим хүч, карбон эдгээр яриад байгаа гоч холбогдож байгаа байхгүй. Тэгээ одоо миний хувийн бодол бол одоо Монголд одоо тэр сэрэгдэх эрчим хүчний байрлал өгөөд нэг газар зүйн онцлогоор бол асар их нөөцтэй, технологийн онцлогоор бол хятадын хажууганд байдаг учраас бас асар их боломжтой. Тэ. Одоо нэг айл өрх нарны хавтан суйрлуулах зардал Европын аль нэг улс ч гэдэм үү эсвэл өөр нэг Америкч гэдэм үү тэр улсуудын иргэдийг бодвол манайх болгоо асар хямд үнээр суйрлуулах боломжтой. Зах зээлд нь тэр үйлдвэрлэгч оронтой нойрхон байгаа гэдэг утгаараа боломж төлбөрүүд бол зөндөө бол байгаа. Айл өрх бүр боломжтой айл өрх бүр нарны панел тавиад тэрийг жоохон нэг батарейн хураагуурд хураагаад төв эрчим хүчтэнд нийлүүлээд гэдэг байна шүү дээ. Тэгээ илүү гарсан төв эрчим хүчтэнд нийлүүлээд тэгээд амьдрах юм бол яг тог хамгийн том давал нь бол тог тасрна гэдэг нь мартах байх. Яг тэр талаараа бол мэдээж хэрэг бол зөв үр ашигтай тий. Гэхдээ нөгөө нэг 05-га 07-га гэдэг дээр нэг том хавтан тавиад байхыг харин яаж яг явандаа бол шийдэгдэл явах ер нь хараад бус байна гэдэг чинь л гол асуудал шүү дээ. Өөрөөсөө хямд зардлаар эрчим хүчээ үүсгэж чинь тий. Тэгээ одоогийн нөхцөл байдалд бол ер нь бол нэг хавтан нэг 300-аас нэг за 1000 хавцаа ваттын хүчин чадалтай байгаад ах шүү байгаа. Зах зээл дээр. Тэгэнгүүт яг хуу мэдээж 300 450 болохоор ерөнхийдөө шалгарсан хэмжээ.
нөгөө найдварчлалтын хувьд бол асар яг ашиглалтын хугацаа нь 10 жил ч гэдэг юм уу нэлээд урт цагаар ашиглаа явж боломжтой болчихсон. Ойролцоогоор юу хэдэн киловатт эрчим хүчээр зарцуулдаг Монголд. Тэгээд 5-10% байгаа. За стом тэр яг хэрэгжилж байгаа юмнасаа шалтгаалах. одоо яг хэрхэн яг дундч хэрэглээг нь л бодож гаргадаг бах та тэр нэг аль өрхийн хэрэглээг бол Манайх ч нэг сая аль өрхтэй л гэдэг тийм юутай л байсан одоо хэзээнийх юм те. Тэрний талаа нь бол Улаанбаатарт байгаа шүү дээ тий. 400 талаас нэг 500 мянган аль өрх. Эрчим хүчний үед за хоёулаач нэлээ эрчим хүчний тухайс нэлээ ярьлаа да. Одоо ер нь зүгээр бүтээрийн хөв хүний өөрсдийн л харж байгаа үнцэг өөрсдийн л бодол тий. Тэрнээс одоо бүтээр бол тийм бодлого ярих, геополитикийг ярих одоо бүр том тийм ярих биш зүгээр хөв хүний үзэл бодлоос хон зүгээс иймэрхүү байвал зүгээр юм болов уу гэдэг талаасаа ярилцж байгаа. Тэгээд зэ одоо тэгээд ер нь нэлээд том сэдвэлтэй тий. Тий, өөрөө том сэдв. Мөнгө цаг хугацаа их шаардсан сэдв. Тэрнийгээ дагаад төлөвлөлт гэдэг юм банк авч банк байх ёстойсэн байдаг сэдв харамсалтай тэр нь Монгол жоохон засар маягтай болсон юм шиг байна лээ. Тэгэл тогтсраад байгаа юм да. Тэгээд одоо өвлцөн гэл яг өвлийн яг ачаалттай үедээ л тасарч байгаа л да тий. Гэхдээ хизээл ер нь ачаал тасардаг л байсан шүү дээ. Монгол улс яг тасардгүй байсан улс гинт тасардаг болсон гэдэг л бодлоо шүү дээ. Blackout гэдэг байгаа л. Тий, тэр одоо 90 шилжилтийн үед мөдөл ерөөсөө жоохон багт станцын нэг дуун гэл нэг юм дуугараад явчихдаг байсан шүү дээ. Тэгэл тэр мөр чинь тэгэл зэл юугаал би ч одоо баг магтаа Улаанбаатарт байсан. Мэдгүй. Тэр нэг дуу гардаг байсан аахгүй 4-р станцаас. Байнга тасардаг байсан шүү дээ. Тасрахгүй нэг жил болсон, нэг жил байхгүй шүү тэгэл бодохгүй. Ингэж бодсон. Өнгөрсөн жил нөгөө эрчим хүчнийхээ үнийг нэмсэн, нэг дахин нэмсэн юм шиг л шүү дээ. Тэгэхээр яг хүмүүсийн бас хүндлэн мэдээж хэрэг нөгөө эрчим хүчний үнийг нэмсэн, дээрэс нь ингээд бас ингэж гарсан гэхээр мэдээж ер нь бол хүндэлтэй байгаа л дөө зөвхөн эрчим хүч гэлтгүү те. Тэгээд хүндх нь угаасаа зүйсний хэрэгэлтэй мэдээж мөнгө төгрөгөө төлж байгаа. Тэгээд угаасаа тасалдаг гэд байж болохгүй л гэж бодож байна. Яг уундаа мэдээж тодорхой. Тий, одоо угаасаа ер нь одоо яагаад тасараад байгаа юм бэ гэдэг асуултыг бол тавих хэрэгтэй. Тасардаггүй эрчим хүчтэй л болмоор шүү дээ. Энийг л нэх хэрэгтэй байхгүй. Өөр юу ч нэхэд байх шаардлага байхгүй. Эрчим хүч тасардаггүй болмоор байна гэдэг талаас нь л эсвэл одоо юу гэдэг нь эсвэл гэрэг нэмэлт дулааны сахилгаан станц барьдаг юм. Ер нь энэ бол яг зүгээр төрийн өмчт байгуулах гэж явж байгаа. Тий, төрийн өмчт хувьцаат компани тий төрийн өмчт л гэж явж байгаа л да. Ер нь тэгээ ховчлт юм уу яад гэх. Эсвэл байгаад идэг. Яг стратеги гэж явчтай юм шиг байна. Ер нь тэгээд ер нь одоо тэр гадны том компани бол хөрөнгө оруулалт хийх одоо зах зээл нь ч юм уу улс төрийн тогтмол байдал ч юм уу ийм юм дээр Монголд бол орж ирээд нэг эрчим хүчний асуудал хөрөнгө оруулалт хийх юм хэрэг байдаг юм бол тоо боломж олцсон. Сонирхол бол байгаа л. Манайд ч одоо нөөц нь байгаа хар чинь. Биш хэрэглэн байгаа даа болохоор хүмүүс судалж авъя, найдварт эрчим хүч судалж авъя, мөнгө хөдөл хийлгэс гэж байж байгаа гэсэн үг шүү дээ. Гол нь тасалдаггүй байгаад байгаа ч л чинь одоо гэдэг биш бино энерги, февон энэ гэл тэ. Тийм бүгд хувийн компани л да. Гэхдээ яг улсаас орж тоглоомын дөрөнд амар том нөлөө үзүүлдэг. Alles gut ja. Тоглоомын дөрөмтэй нөлөө үзүүлдэг. Монголд бол одоо ямар ч юм дээ. Тэгээд одоо нэгдүгээр том асуудал Монголчууд хоёр л том асуудал байна да. Миний харж байгаагаар бол нэг нь эрчим хүчний их үсрэг нэмэгдүүлэх хэрэгтэй, хоёр нь дамжуулах чадвараа сайжруулах хэрэгтэй. Дамжуулах чадвараа сайжруулна гэдэг бол баг эрчим хүчнийхээ их үсрэг нэмэхээс илүү хэцүү асуудал шүү. Яа тийм өртөг мөнгө нь ихэд. Гэхдээ одоо ингээл юу шүү дээ. Одоо ингэ цахилгааны чинь дамжуулж байгаа кабелүүдээ бүгдийг солиулсан гэсэн үг шүү дээ. Тэгэл энэ трансформаторууд
болоод хуваалц баа бүгдийн соёлын эсвэл тэгснээс тэр чинь асар их хөрөнгө цаг хугацаа ордог гэж л байна. сүүлийн за 5 10 жил өстө барилга авир хэрэгцэл шинэ барилга тэр чинь одоо бүгд л дулаан эрчим хүч соёлынгийн л авч ирж байгаа шүү дээ. Тэгэхээр ч одоо тэгээд маш олон барилгууд баригдсан. Тэгээд маш өндөр барилгууд баригдсан. Бүгд лифттэй тэгэл дулаан тог байхгүй бол тэгэл гэрлөгөөрч орж чадахгүй гэрээсээ ч гарч чадахгүй байдал руу өсч гэдэг байна. Тэгэхээр амар чухал хэрэгцээ болсон. Яагаад энэ жил ч гэдэм үү одоо үдийд ч гэдэм үү ингээд амар том сэдв болоод байгаа гэхээр хүмүүсийн амьдралын хэм маяг нь өөрчлөгдсөн байхгүй. Дагаад нэг систем ч гэдэм үү юуных нь найдварчлалт нь бөгөөд хэрэгцээ нь чадан дагаж өсч чадахгүй байгаа да. Сүүлийн хэдэн жил хэдэн 10 жилдээ энэ хэд бас нэг жоохон 2 3 бас нэмэгдэж баригдсан л юм байна л. Гэхдээ томоохон юунуудыг барьж чадаагүй дээр л асуудал үүсэж байгаа юм да. Барьчих боломж бол байсан л бах тий. Тийм амар инээдтэй юмнууд байгаа заа. Сайхан яг нэг гадны хятадын жилөө ханахын жилөө хөрөнгө оруулалтаар багнуур жилөө тэр зүг рүү нэг станц барий гэдэг нэг барьж өгөөч яах вэ барий гэдэг нэг юм төсөл явсан юм шиг байгаа. Тэгсэн чинь тэр нь болохоор нэг за нэг миний сонсон нэг 700 мегаватт гэх юм уу 1 гигаватт гэх юм уу тэр нөгөө дөрөв шиг юм шүү дээ тий дөрөв тэгээд нэг томдол орно гэсэн үг. Тий ер нь л хамгийн томдол болно гэсэн үг л тий. Тэгээд нэг блок нь нэг 250 мегаватт гэх. Тэр тэгэхэд баг за миний харсан юугаар бол эрчим хүчний ажилтыг ер нь бол хөгжчүүд бүгд эсэргүүцсэн. Алтан тушаалтай гэсэн үг шүү дээ. Яагаад эсэргүүцсэн? Тэдний гаргаж байгаа өнцөг нь болохоор хитрхи том юутай байна. 200 одоо блок байна. Монгол улсын стандарт нь 120 мегаватт байх хэрэгтэй гэдэг. Дөрөвдүгээр станцын блокийн юугаар яриад байгаа байхгүй. Хэмжээгээр яриад хаад гítэл манад за 1-р станц гэж байсан байж таараа 2-р станц, 3-р станц, 4-р станц гэдэг байгаа. Тэдний хоорондын зөрүү нь бол асар зөрүүтэй байхгүй. За яг одоо би мартчихжээ. Дөрөв чинь нэг 100 том 120-тай ч гэдэг лөө. Тэгээд 100 мегаваттын генераторуудтай байдаг санагдаад байна. Тэгэхэд гуравчин бол баг нэг 10 билүү 20 мөрч лөө тиймэрхүү хэмжээний блокуудтай байгаа байхгүй. Тэгэхээр чин дараагийн нөхцөл байдал нь бол 4-өөсөө бүр 2-3 дахин томруулалт барихгүй бол ямар ч нэмэргүй байхгүй. Дөрвшгийн бариад ямар ч нэмэргүй болчих гээд байгаа байхгүй. Тэгээ цаад санаа нь юу нь яагаад гэсэн үг юм бэ? Ерөнхийдөө бол яг зөвхөн нүүрснийхээ цахилгаан станцыг барьсан дээрээ л гэж бодож байна ойрын үед. Ер нь одоо өөр гарцаа авахгүй хоо. Манад угаасаа цөмийн станцыг за мини цөмийн станцууд нь юу ихээс бол ерөнхий цөмийн станц бол баригдана гэдэг бол үлгэрийн талаа. Тэгэхээр яаж хийж байгаа л нүүрсээ барьсан тэр өөр ямар ч арга байхгүй. Бага нүүрс уулзгал ашигласан зүг байх л та. Нүүрсээ бариад тэгээд дагаад нэг хэдэн одоо нөө усан цахилгаан станц хэрүүлт оролтой бол батарей хураагуурч гэдэг юм тийм хэд нэг хураагуур барьж аваад тэгэл их усрыг нэмэл тэгэл Оросоос салах хэрэгтэй болчиход байна да. Оросоос л авч ирнэ. Хятадаас авд юм. Мах авахгүй. Тодорхой газар нутгийн хэмжээгээр бол авдаг гэж магадгүй. Хятад ч өөрсдөө тэгээд асар том үйлдвэрчлийн улс тэгэл хэрчим хүчийг бол ерөөсөө нүүрсээр л бөмбөгдөж юм шиг л шүү дээ. Тэгэхээр татгалж байгаа ч гэсэн дэлхийд нүүрснээс татгалцсан ийгээл одоо нүүрсөрчийн давхарсалт гэдэг юм мөртлөө тэгэл ер нь өөрийн хэрэгцээнд нь заавал зайлшгүй шаардлагатай болохоор тэгэл байгаа. Яалт жоохгүй хямдхан юм чинь. Тийм хямдхан их усаар яг яагаад үнэтэй ер нь яг юугаар интернетээр нэг үнийн судалгаа харахаар үнэтэй харагдтiin. Тэр нь болохоор дандаа нэг тэр
нүүрс хүчлийн давхар эслэлүүд эсвэл нөө байгаль хортой гэсэн татвар нэмэгдчихдэг учраас нүүрсний станцуудын үнэ өндөр юм шиг харагдаад болохоос яг үйлдвэрлэлийн зардал нь бол хямдхан татваргүй нөхцөлд. Хоёрдугаар байгаль ээлтэйгүй л үгүй. Тэгээд тий. Тэгээд одоо тэрийг гэхдээ манад бол нүүрс нь байна. Таньдаг технологи, ажиллах хүчин бас байна. Ажиллах хүчин гэснээс ажиллах хүчин тэгээд ер нь дэжгүй юу? Би нэг юм Монголд ч одоо байгаа. Монголд brain gan гэдээс залуучууд нь гадагшаа яваад ингээд залуу бол тусан хүчингүүд маань байхгүй болоод байдаг. Тэгээд дээрээс нь залуучууд яваад байх тусам нөгөө эргээд нөгөө төхрийн системдээ ч гэдэг ч юм уу ийм асуудалтай болох гэдэг нэг л нэлийн төвшөртэй байх шиг. Драматалах шиг шүү дээ. Тэгээд энэ залуучуудаа яаж барьж байлгах юм одоо за тэр ч одоо дараагийн бас нэг өөр сэдв болоод явчих واخ л тий. Шал өөр юм болоод явчих. Энэ талаар өөр бас нэг хүн олж ярина. Тий. Ажиллах хүчин байгаа хаа. Ер нь бол байгаа шүү дээ. Одоо улсал болсон бас тэгэл бүгдээрээ гараа авчлаа гэж яаж болохгүй. Хин нэгэн манайхан жимиг сайн суурна. Яг гоо зүгээр нөгөө мэдээж хэрэг ажлын байр нь байж байгаа. Яг гоо нөгөө ажлын өрсөлдөөн ч гэдэг ч юм уу тэр талаараа л байх л та тэрнээс бол ажиллах хүчин бол байж л. Тий. Хэрхэн яаж ямар нөхцөл байдал гэдэг юмнууд л яригднөхөөс л хин нэгэн яаж мэрж сонголт зүйлүүд юун дээр бол ерөөдөө бол их сургуулиуд бол дөрвөн л байгаа юм чинь тэгэл тэрхийг дагаад танаа мэрэгчлэр жишээлбэл тестээр хэдэн оюутан байдгийг ер нь баримжаагаар стач систем гэдэг байх тийм. Систем итгэдэг. Гэхдээ ямар ч хүмүүс төгсөөд байгаа харагддаг. Тэгэхээр байгаа л гэсэн. Австрид ирж байна уу? Австрид юу хаана ирж байна? Одоо Австрид сурахаар ирж байна оюутнууд Монголоос. Яг тестээр, аюун дээр, тэвүү дээр танаа сургууль дээр. Мэдгүй. Би ч одоо сургуулаа төгсөөд удацсан. Одоо яг ямар оюутнууд ирээ сураад байгааг бол ер нь бол мэдээлэл бол үнэхээр алга. Яг тухайн үед сурдаг байхад бол хэдэн хүмүүс байдаг байсан юм аа. Тэгэхээр одоо бол байж байгаа л баг л та энэ бол. Яг одоо хоёулаа нөгөө мэдхэ байчихгүй юу сургууль төгсөөд ажилд ороод инкээрээ сүүлийн залуучууд оюутнуудаа тэгээд нөгөө насны зөрөөч гарчиж байгаа бах тий. Тийм амьдралын хэмнэлийн зөрөө гарчиж байгаа бах та. Тэгэхээр бас яг ямар оюутнууд байгаа эднэр өстой нөгөө оюутны холбоо баримжаатай байдаг бах тий. Тийм баг. Ер нь байгаа хөө. Ямартаа ч нөгөө юугаар бол ерөнхийлөгчийн ивэлээр явж байгаа ивэл юу л илгээлтээр илгээлтээр явж байгаа оюутнууд нэг хэд ирсэн юм шиг лээ нөгөө юун дээр. Одоо тэгээ сурж байгаа. Стай маркетинг дээ шүү. Гэхдээ биеийн төвш юм шиг л яг нөгөө уул уурхай доошоо юу нэг үйлдвэр тийм одоо яг нэрэн сайн орж ирэхгүй. Каттенберг гэдэг. Чи энд нөгөө нэлээд явж байна ажиллаар. Явж байгаа. Зөндөө явж шүү. Чи чамайг нөгөө ярилцлагандаа оруулъя гэд толгой нэг хүмүүс хаана байж байна л ярилцлагандаа ороод ярилцъя гэдэг. За ярилцъя гэдэг. Тэгээд өнөөдөр тэгээд ямар ч цаг цаваа гаргаад хүрээд ирсэн баярлалаа. За. Тэгээд нэлээд том сэдвээр ярьлаа. Шинэ юм дурсч үзэх гэж байгаа юм байна. Тий. Тэрэнд нэг дуршлын тулаа болоод орлоо. Тэгээ нөгөө эхний өөрөө чинь ингэж ярилцлага хийж үзээг болохоор чинь магадгүй нэг 10 бичлэгийн дараа арай нэг өөр болох байх. Тэгээд засагтаад явах байлгүй бичлэгээ харна юун дээр буруу зөрөө ярьсан бай. Логог нь ямар явж байгаа тий. Үг үгийн сонголт дууны юу ярих темп мэмп гэдэг асар олон юм байдаг хөө. Хин байдаг хөө. Тэгээ юуны одоо тийм мэрэгжлийн хүмүүс биш юм чинь тэгээд анхудаа хийж байгаа. Тэгээд мэдээллийн чанартай. Тэгээ өөрсдийнхөө сага үзэл бодлыг ийм 3 янзаар хийгээд байгаа. Мэдээлэл төвтэй, зочингөө. За тэгээд зочинтой юу мэдээлэх вэ тэгээд? Тэгээд янз бүр юм хэд хэдэн бичлэг хийцсэн байгаа. Тэгээд тэр нь янз бүрч бишээ. Ерөнхийдөө нөгөө мэрэгжлийн талаар байгууллагын ойлтуулаад ер нь энгийнээр айлуулах тайлбарлахыг хичээж ингэж бичлэг хийж байгаа. Тэгээд дээрэс нь зочилдог гэдэг манай винт чинь бас нөгөө залуучууд бас ресторан дээр ажиллаулал байж байгаа шүү дээ. Нэр дээр очиж хоол эдингээ ярьцлах хийж байгаа. За. Тэгээд дараагийн дугаар бодохгүй тэгээд хөрөх байх. Ямар ч ихний дугаарт найз маань ирж оролцсон. Тэгээд дараагийн дугаараа тэгээд хүний хайндаа сэдвээ сонгож байгаа л тэгээд ер нь бол энгийн сайхан чөлөөтэй ярилцаал явъя гэдэг үндэс дээр явж байгаа. Тэрнээс одоо нэг нэвтрүүлэгт орж байгаа юм шиг суугаал энэ төв асуулт. Тэгээд энэ юу юм? Платформ нь юу вэ? YouTube. Түн дээр ер нь YouTube дээр, Facebook дээр суурилах юм аа.
тэгж бодож байгаа юм. Тэгээд Facebook дээр тийм таслаад ч юм энийг бол эхний ээлжинд бүтнээр нь оруулж хагаад цаашаа тэгээд ер нь болж үйл хөтөлбөр рүү тавиад явъя гэсэн төлөвлөгөөтэй байгаа. Тэгээд хүмүүс сонирхоод үзэн тий. Тэгээд ямар ч гэсэн баярлалаа. Тэгээд өнөөдрийн дугаарыг анхны дугаарыг хүлээж авсан та бүгдэд баярлалаа. Тэгээд дараагийнхаа зочинтой дугаараар, зочлдог дугаараар за тэгээд мэдээлэл төвтэй дугаараар удахгүй уулзъя. За баярлалаа. За. Амжилт хүсье. За зөгчөндийг явчаа. За зөксөйдөө бас 30 минутанд багтаа гээд уулна боцтой. 40 руу явчихжээ.